сайн байцгаана уу ирэх мэнд үзэгчдээ. Та бүхний нарийн амар амгалан айлтгал бэлжилж байна. Монгол телевизийн энэ өдөр та бүхэндээ зориулсан нэгэн шинэ бас сонирхолтой нэгэн нэвтрүүлэг анхныхаа дугаарыг та бүхний өмнө төлөвлөхөөр бэлэн болоод байна. Тэгэхээр бид энэ нэвтрүүлгээ хийхэд тулд амьдралаас олон зүйлийг асууж, амьдрал олон зүйлтэй хандаж, олон зүйлтэй захиалаар хадсчод энэ хүн нэвтрүүлгийг хийхээр болсон билээ. Тэгэхээр та бүхэндээ энэ хүн шинэ нэвтрүүлгийн нэрийг танилцуулах даа байна. Манай нэвтрүүлгийн нэр бол Ирэх хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг юм аа. Тийм ээ, энэ асуулт гэсэн та бүхэн сонирхолтой санагдаж байгаа. Тэгэхээр бид энэ хүн нэвтрүүлэг хийхэд бол олон бүсгүйчүүдтэй захиалаар харилцсан. Тэдний дийлийнх нь эр нөхөртөө үнэн голоосон итгэдэг гэдэг захидлыг бидэнд явуулсан юм аа. Гэхдээ энэ дундаас эр нөхөртөө илүү ихээр итгэдэг, эр нөхрийн ноён руу хизээж хугаршгүй бат гэдэг нэгэн эмэгтэйг энэ хүн нэвтрүүлэгт оролцуулахаар бид урьж авчираад байгаа юм аа. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхээс өмнө тэр бүсгүйг оруулж ирье. Энэ бүсгүй маань баг зэрэг ичимхий учраас та бүхэн уран мөнгөн алгадаш огтолж авна хойш бодож байна гэ та бүхнээс хүсэж байна. Баярлалаа. Ингээд таныг студид орж байна. Манайш ороо. Манайш хураач. Маш. Таныг зарцсан байна. Хураач нөө. Та телевизээр шууд засаж байгаа шүү. За яа. За тэгэхээр ийм байна. Та эргүүний ноён руу нэвтрүүлэгт оролцож байна. Хаана хугардаг вэ? Нэвтрүүлэгт оролцож байна тийм үү? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Уянга гэдэг л дээ. Уянга сайхан нэр байна. Тэгэхээр та нөхөртөө үнэн голоосоо итгэдэг гэдэг үнэн үү? Итгэдэг. Жог эвгүй инээсэн үгүй юу? Зүгээр санаа зовтгоо тий. Итгэдэг. За зүгтээ. Тэгэхээр би таны нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлэлд оролцож байгаа та нөхөр лүгөө 2 удаа уцаар ярих хэрэгтэй. Энэ 2 ярьж байгаа хугацаанд та нөхөртөө нэвтрүүлэлд оролцож чинь огт мэдэгдэж болохгүй. Хэрвээ мэдэгдэх аваас та нэвтрүүлгийн зардал болох 20 сая төгрөгийн өрөнд орох болно. Үгүй би хэлэхгүй чадна. Маш сайн байна. Хэрвээ таны нөхөр таны итгэлийг дааж энэ хүн нэвтрүүлгийг өнгөрөөж чадвас та хоёрыг мяами арал дээр амрах эрхийн бичгээр шагнах болно. Баярлалаа. Маш сайн байна. Та одоо нөхөр лүгөө яриад бид хаана байгааг нь тодорхойлж өгөхгүй юу? За. Цаад чинь ирж яваа хоо над руу. Бано. Бано би вэ хаана явж байгаа юм? За тэнэгтэй дээ. Унсуулсан яа. За хурдлаарай. 100 дугаар дэлгүүрийн тэнд ирж ийн гинэ. 100 дугаар дэлгүүрийн өмнө маш сайн байна. Надад цэцэг авчиж бас. Танд өргөл цэцэг авч байна. Баян амралтын өдрүүд баян цэцэгтэй ирнэ штэ 5 өдөр. Ямар гоё вэ. За тэгвэл одоо ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Манайхан бүгдээ байрлалаа эцэцгээгээрээ өгөө шууд байранд очороо 100 дугаар дэлгүүрийн өмнө явж өгнө гэж шүү анхаарал бүгд байраа эцлээрээ. Ингээд таныг нэвтрүүлгийн төв хэсэгт очихыг урьж байна. Хай төв хэсгээс микрофон юу хийж байгаа яаж байгааг харж болно. Харамсалтай таныг сонсохчгүй харахчгүй гэдгийг анхаараарай. Ингээд таныг дэше. Манай нөхөр намайг харахгүй мó? Харахгүй дээ. За манайхан бүгдээ байраа эцэцгээсэн биз. Бас самар байраа эцэцгээгээрээ. Хой та хайж гэнэ хой. Хой наатлаар онгорхоо байсан шүү дээ. Ямар балаа юм бэ чи одоо. Яна одоо яах вэ? Та одоо телевизээр шууд цацарч байгаа шүү дээ. Тийм үү яна ямар сонирн байрлал авчваа. Энэ ямар баларсан юм бэ та? Яна одоо яах вэ? За одоо яах вэ өөрөө мэдээ. За. Уучлаарай монголчуудаа. Амар тэнэгт. Эрхэм мандустай эрх хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд энэ хүн нэвтрүүлгийн маань шүүгчгсэн та нар үлээ. Ингээд та манай үзэгчдэд юу гэж зориулж хэлэх вэ? Та нар миний ханд итгээрээ миний нөхрийн ноён руу хугарах нь байтугай цуурахчгүй. Баярлалаа тань. Ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Та бүхний дэлгэцийн зөв анхаарал хандуулахыг хүсэж байна. Манайхан бэлэн бол ихтэй. Векторчтой ихний үгөөш яваарай. Ихний үгөөш. Сайн байна хаа. Сайн байна уу? Уучлаарай хата завтаа бол энийг өргөлцөөд энэ хүн дөрхөн манай гэр тавьж өгчихгүй юу? Сайн уучлаарай. Ах нь одоо их яарч байна. Миний дөө өөр хүн гоогаад өргөлч. Баха өөрөө танаас өөр хүн байхгүй шүү дээ. Баха. Ердөө танаас өргөлцөөд манай гэр түргээд өгчихгүй баха. Гооч өгөхгүй баха. Хөдөнөөс ирсэн оюутан уу? Харин тийм ээ. За ийсэн төхүүлээ тэгээ. За баярлалаа. Уучлаарай таны нөхөр чинь ихний өгөөшөнд автчих шиг болох юм да танд юу гэж бодож байна? Хүн чанар нь гай болж явахгүй юу энэ? Ер нь хүн чанарыг сайтай биз? Сайтай гайгүй байлгүйдээ миний муу хань гараад ирэх байлгүй. За одоо бүгд ажиглан харцгааж байна. Тэр гараад ирлээ шүү дээ. Хоёр дахь үгөөс байна эцлэрээ хоёр дахь үгөөс бэлдээрээ.
Ой! Яаж байгаа вэ? Яана. Ямар амар залуучууд вэ? Сайн байна уу? Эмэгтэй хүн гэж бодохгүй шүү аа. Ямар та жоохон байж байгаа. Ямар амар юм бэ? Ер нь ороо үзэж ганцаараа битгий явжээ. Харин тийм ээ би зүгээр ажил дээр жоохон оройтчихоо тэгээд гэрлүүгөө иржсэн чи эдгээр дагсаар агаад Танаа хааны. манайх ердөөс энэ голын орцолтой. Аа тийм үү. Манай хот энэ хойтлынх нь байрал та. Уг нь ойрхон юм байна шүү дээ ахаа. Чи юу инг? Ха. Чи энэний цаагуур тойроод, За. холуур тойроод байрлал орохыг бод. Би энэ хавьд энэ залуучуудыг саатуулаа байж. За тэгээ. За. Зөв тавга наад чи өгөө шүү хой. Энэ миний дүү. Ой! Ой! Ястаггүй. Гүрөөс гарсан чон шиг л чамаа ийшээ явгал хойноос бүр цуврал даалгүй гэж. Яаж гэртээ орно? Чи юу яа? Ха. Гэрээс ямар нэгэн том усуудыг дуудаад. Гүй ахаа манай гэрт нэг ч хүн байхгүй. Уг нь би найзууд руу гуцаар ярих гэсэн чинь гар утсаа ажил дээр орчихсон байна. Утас байгаа шүү. Оо ашгүй тэгвэл уцаар чи яриа. Баярлалаа ахаа. Гойчихгүй дээ энэ тавга энэ хүн чанар нь гай болоод ахгүй энэ үнд нэрээ. Хаяад явчихна үстэй. Ямар харамсалтай юм бэ? Хоёр хүндэд задсан чи хоёулаа уцаа содчихчих. Яна. За. Одоо ингэ байж л нэг гайгүй таньж мэдэх байрны чинь усууд ч юм уу их байгаа. Би одоо ингэ явъя да. Ахаа та надад туцаад ахаа гойж Явах штэ бол ахаа. Яава. Яг нэг атгсан чинь шагаага мот гисчихлээ. Яаж ингэ гიშгэж болох нь? Болохгүй нэ. Юу. Тавга наад чи худлаа штэ энэ тавга нэрээ. Тавга худлаа штэ гэдэг энэ тавга нэрээ. Үнэхээр энэ матери маа энэ нэрээ. Бүр амар уулчихлаа та махын хөвчүүлээ хийчих шиг боллоо. За. Яах вэ? Юу. За би ямар ч гэсэн өөрөө чинь гэрт чинь оруулж өгöd. Яашгүй дээ тэгэж. Яах вэ? Ингээд дэмнээд явж болох нь. Болохгүй нэ. За чи би таныг тэрхүү. Аль эсвэл үүрсний эвтэх юм болов? Өөрөө явчих юм уу? За тэгье. Ямар амар. Болохгүй түргэн дуудаарай ба. Оо нэрээ. Эрхмэнд үзчихсэн тийм ээ. Эрх хүний ноён руу хаана хуурдаг нэвтрүүлэг маань их л хэсэг ямар ч байсан амжилттай боллоо. Таны сэтгэлийг сонсъё. Зүгээр. Би нөхөртөө итгэж шүү монголчуудаа. Та ер нь нөхөртөө үнэн голоосоо итгэдэг өөр ямар нэг юм итгэдэг үү? Би ердөө хоёр юмд итгэдэг. Нэг нь нөхөртөө итгэдэг, нөгөөдг нь иччошгондоо итгэдэг. Ишчошгондоо итгэдэг. Иччошгондоо Ишчошгч ер нь яа? яг заадаг байхгүй юу? Тэгтээ гайгүй хаа за ингээ бүгдээрээ дэрэгцийн зүг анхаарал хандуулцгаая. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Гайгүй байлгүй дээ. Дотоод камерууд ажиллаарай. Юусэн давхар өдч өстөө нэг чардаалгаж шүү аа. Гэхдээ та их чадaltaй юм аа нэг ч амарсангүй штэ. Одоо хөл чинь яаж вэ? Арай л гайгүй байна. Энэ манай гэр штэ. Болохгүй бол өнөөр давстаа халуун харцаагаар шавшаа тоноороо. Оо за баярлалаа. За баярлалаа. Гүй ахаа та жоохон байж байгаа яваач штэ. Би ингэж явъя да одоо болохгүй. Юу гэсэн үг вэ энэ чинь? Анх удаа айлд орж ичгээд хоосон гарах гээд байгаа мó та. Хоёулаа ядаж 50 грамм вино уучих юм л да тэхүү. За. Айлд орж ирсэн хүн байна нэг юм амсаад гарыг да. Баярлалаа. Танаа нөхөр чи ер нь архины юм амсдаггүй. Үүштэй наад чи арх уудгүй штэ. Арх болгоо винач уухгүй алдсан ч яахгүй. Зэн нэг юм уудаг болцсон. Энэ намайг харж байгаа юу? Харамсалтай харахгүй байгаа л да. Энэ 9 давхрын цонхноос ер нь хот бараг тэр яриа харагддаг юм байна хаа. Манайх нэг давхарт байдаг юм л да. Өндөр дээрээс юм харах бас сайхан юм байна. Танд үнэхээр их баярлалаа. Та үнэхээр тусч инэрэнгүй сэтгэлтэй ноён нуруутай хүн байна штэ. Баярлалаа. Манайхны ямар ч залуучууд таарсан танд ингээл тус болон шүү дээ. Үгүй ахаа. За баярлалаа. Ингээ зогсож байдлаар нь гаднаас хүн орж ирээд
Та тэрийг буруугаар ойлгох үү дээ. Юу гэсэн үг вэ хаа? Манай хүн байдгүй би ганцаараа амьдрд юм аа. Ганц би. Ганцаараа. Гэхдээ яах вэ нөхөргөл гэсэн үг байхгүй юу да? Хотлаа яа. Та чи яаж ийна? Ямар хүчтэй цагт. Би хотлаа яа. Тэгвэл тугалнаа. Хоёулаа ингээд уучих юм уу? Амнаас ч нуу ямар. Уучлаарай монголчуудаа. Нэр яагаад тэр бэ энэ та? Амтрлын балбуурыг амтсан юм шиг л боллоо. Чамайг сая өөрөө явж хахад чиний биеийн чинь нөгөө Сэлэндионыхтой ирнэх ойролцоо юм а да. Ер нь дэлхийд дээр Сэлэндион та хоёрд нэг 62.5 баха. Хөө баярлалаа. Танаа нөхөр чинь ийм их мэдээлэл сайтай юм. Энэ юу Сэлэндионыг мэдээ? Энэ сэлэм тогондоос гэдэг бай энэ нэг. Юу вэ энэ одоо? Чамайг ингээд хараад байна. Чиний биеийн ерөнхий фигур нэг тийм мадданаар хул юм а да. Баярлалаа танд. Хоёулаа нэр танилцаагүй юм байна шүү дээ. Миний нэрийг Нэргүү гэдэг. Нэргүй. Аха. Чи яахаараа ийм сайхан эмэгтэй хотын гудмаар нэргүй алгаж явдаг үлээ аа? Нэр өгнө. За юу гэж өгмөр юм та нэг л гоё нэрэл буух гээд байна. Ялгуу. Ямар гоё. Ялгуунаа. Баярлалаа танд. Зүгээр яаги. Их сонсголонтой байна. Таны нэрийг хэн гэдэг вэ? Магсар жалам. Бас их ховор нэртэй хүн байна шүү дээ. Яна нөгөөд чинь нэрээ солилцлоо ши. Миний мөөг нь харин хэлбэрдэж байна харин. За ингээ би явъя та. Зүг. Ороочлаа. Та жоохон байж байгаа явуул та. Зүгээрээ. Дараа уулзсан За нэцтэй. хой, яваа хой. Уучлаарай Магсар жалам хой. За хой, явуултаа. Яах гээд байгаа юм бэ энэ ч. Битгий явуул та. Бас та гэрлүүгээ ярих нь зүг байх л та. Ар гэртээ ихнэр хүүхэдтэй хүн гэр оронлуугаа яаралгүй л яах вэ? Ямар наачиг хинч тоохгүй ганц би амтан байгаа биш. Уучлаарай та ихнэртэй үсттэй. Эхнэр бид хоёр тэр нэгэн 100 хар далаад очиж амарсан. Үнэхээр тэнд очиж амарч байсан юм уу? Амарсан. Миний өнгө яар рекламны пауз. Яадги амардгийн штэ бас манайх тий. Яар. Далайн зөөлөн давлгаалаад эргийнхээ торгон 9 дээгүр бүлээх усаа цацлаад байхад эхнэр бид хоёр хоёулаа хамтдаа би тэгэхэд яв ягаахан хувцастай. Би ягаан байсан штэ. Эхнэр маань тэр зуны айгам халуун өдөр хат харцтай. Хоёулаа хаад явж байхад тэнд ер нь бид хоёр шиг аз жаргалтай хос байхгүй байна уу гэлтэй байсан. Эхнэр маань усан спортоор хичээлдэг байсан юм л да. Ямар гоё. Тэр нь маань далаа руу өсрөх тавцсан үед гүгээл гардаг юм байна. Болноо наанаас дахиад дэшиг гарлаа. Чи яах вэ? Хэрэггүй. Бүү дэглэх дээр гараад тогслоо. Тэгснэ тэр дор ягаан харагдах над руу далалж миний хайр сэтгэл үү залуугаараа шүү гэж хэлээд тавцсангаас хүчээ аваад тэр далайн хөв хүйтэн ус руу шидсэн чулуушгил орсон юм да.
уучлаарай. Эхнэр чинь тэгээд гарч ирсэн биз дээ. Би ихнэрээ гарч ирнэ гэдэгт итгэж байсан юм. Тэр далайн ус өөрийнхөө биеийн дотор орж ирсэн бузар муха хогийг гаргаад хайвуу гэлтэй. Эхнэрийн манд цогцыг эргэрүү чулуутсан. Өчөөц би үхсэн байна л дөө. Тавшир. Тэгээд юу болсон бэ? Эхнэрийнхээ биеинд наалтсан. Тэр далайн мухайн замаг зунхгийг цэвэрлээ зогсож байтал гинтхэн хаанаас ч нэг лам хүрээд ирт юм байна. За. Тэгснээ залуу минь битгий айж сандраа. Энэ бол чиний заяаны хань биш. Эмэгтэй хүний биеийн дотор шүглэж орсон шулам. Тэгж хилээд хонх дамар гаргаж ирээд ном уншдаг юм байна. За. Тэгсэн чинь эхнэрийн маань биеийн дотроос өнөө бүгжний эзэн гэдэг кинон дээр гардаг шиг нэг тийм хүн гэхэд хүн биш, амьтан гэхэд амьтан биш. Нэг тийм жижигхэн нэг муухай ногоон цайвар юм гараад тэнгэрдөө алга болсон. Дараа нь тэр лам надад хандаж залуу минь хэдхэн жилийн дараа заяаныхын зам дээр гэдэг шиг өрөөсөн хөл нь ялангуй догонтсон бүсгүй хүрээл ирэхгүй сайхан хайр байдгийм шүү. Олдвол битгий алдаараа гэж манай нэг их зохиолчийн хэлсэн үгийг надад хэлж байлаа. Ямар сэтгэл хөдлөмөр юм бэ? Баярлалаа. Үнийг хэлсэн байх шүү. Уучлаарай. Та тэр үед их нэртэй хайртай байсан биз дээ. Үгүй. Нэ магсар жаламгай өстө жаламдчих шивтэй харина. Үгүй заримдаа танд бодогддог үстэй. Хаанаас? Ер нь тэгэл хүний мөн хорвоогоос явж сайнууд нь тунж үлдээл учирч уулзаж байдаг юм байна штэ. За. Одоо явъя да. Баяртай. Жохон байж байгаа юм. Дараа уулзъя да. За, ярьсны чинь хуучлаа. Яваад өгөөч хөөй. Энэ юм. За гараа хөөй. Гар. Хөөй. Гараа хөөй. Хөөй. Магсар жаламгай хөөй. Чи гараад өгөөч хөөш. Энэ яагаад байгаа бэ? Билардаар бол энэ төвчөө болон зогчих юм сайн нэг. Яваад өгөөч хөөш. Йоо. Ер нь би таныг үнсээд явах уу? Та намайг үнсээд явуулах уу? Би таныг үнсэж явуулах ёстой байхаа. Танд баярлалаа. За, хөөй, ява, хөөй. Гараад өгөөч хөөш. Яг и Гараад. Үгүй гараад өгөөч. Яагаад байгаа? Гарчлаа. Монголчуудаа ялцлаа. Ямар гоё юм бэ? Найруулагч. Сонсч байна. Гараа явчлаа би яг одоо. Чи яг бодгийн даваа дээр жоохон Ялцлаа. За тань баярлалаа. Одоо миний түргээ дуусгаас яах вэ? Үгүй би оруулаад ирээ найруулагч. Би цалингаа бүгдээр намбар байна штэ. Одоо өнгөрсөн. Найруулагч. Эхмэн дүнстэй ийхүү манай эр хүний нэр Өйний салгалсан юм чи яагаад ороод ирвэ? уучлаарай. Би юмаа гээччээ. Би аагүй шүү. Явсан чи бүр хамаг юм байдаггүй. Би аагүй шаха юу хийсэн бэ? Нэг л хүндий хоосон би. Та миний зүрхийн минь өгөөч. Ийшээ гараад гурав боллоо. Гурав алхахад 4 удаа би таныг бодлоо. Доошогоо 40 гиш гүргүүдээ. 40 гиш гүргүүхэд 55 удаа би таныг бодлоо. Таныг ингээд хараад зогсож байх. Нэгэн сайхан яруу найргийн мөрөнд орж ирж байна. Усан дунд зүудэлж яваа ангир шиг. Уянга намуухан бүсгүй чиний сайхныг
алсхан зайнаас ажиглан суух уя. Амьдрал гэдэг үнэхээр сайхан юм аа. Энийг анх надад уншижсэн шүү дээ. Оо тийм үү. Тийм. Аль би нэг ярьчих уу? Болноо бол та ярьж бол. Гэхдээ наад чинь таны сүүлчийн ярьж шүү дээ. Зүгээр ярьчих. Баярлалаа. Цааваач хой. Оо, ажил дээрээс. Аа, Энэ ер нь надгүйгээр ер нь яаж ажиллаа хийх болсон вэ? Байна уу? Хаана угаад байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ чи? Тэргэж дээр байна. Юу гэж байгаа юм бэ чи? Яаж вэ? Гудамар яасан чинь нэг хүн хулгай цэрдээд хажуунаас нь хэд хэдэн улсууд гэрчиж хэвчүүд гарч дуудаа. Чи худлаа хэлээд чи. Юу гэсэн үг бүр яг үнэ. Одоо би яг энэ байцаагтаа зогсож За яг вэ сэтгэл санаа уумраад хийвгүй байна. Нэг чи сэтгэл сэргээхээр нэг юм ганц нэг юм хэлээд өгөл дөө надад. Шүлэг ч юм уу, айтайхан үг ч юм уу, дуу ч юм уу хамаагүй. юу гэсэн үг одоо яг байцаагтаа Чи наашаа анхаараач. Гапой чи наашаа анхаараач. Чи ойлгож гин үү? юу. За. Усан зүудэлж яваа ангир шиг. Уянг намуу хүмүүсгүй чиний сайхныг алсхан зайныг ажиглан харах уя. Амьдрал гэдэг үнэхээр утмаар байна. Оо зяад төгсгөлийн өөрчилж явах шивтэй. Гайгүй чи аа. Аяачтай чи өсөх байхаа айгуул. Та миний зүрхийн минь хүүгүй юу? өгөхгүй гэвэл та яах вэ? Яаж зүрхгүйгээр явах вэ? Авахад болсон доо. Аунда! Энэ хорвог яаж харцаараа дуудах юм бэ? Юу санаараа байгаа бэ? Бид хин нэгнийг Монгол гэж энэ хөдөлгөөнийг хийгээгүй юм шүү. Гэхдээ амьдрал өөрөө энийг өөрөө л илэрхийлж байна. Таны сэтгэлийг сонсъё. Юу сэтгэл байх вэ? Тэр өрөөнийхөө камерыг унтраагаа. За тэгээ. Цаадлын өрөөнийх нь камерыг унтраа. Цаадлын өрөөний камерыг унтраа. Зориултын өмдөө байстэй ямар тэнэг юм. Ямар сони юм бэ? Ийм өмд байгаагүй байсан юм уу? Ямар бодсон юм бэ? Өгөөш та чи юу болж байна өгөөш? Гараад ирлээ. Найруулагч болио би явлаа. Яач вэ? Энэ хүн чи надаас илүү юм шаардаад байна шүү. Би яах юм бэ? Одоо өнгөрсөн гүрэмжлүүлээд дуусгая. Тэгэхгүй найруулагч. Энэ нуруу нь хугарчлаа шүү дээ. Одоо Одоо яах вэ? Одоо яа их хугараад явах Үгүй, гэсэн. Надад амьдрал билэгдэж. Надад амьдрал хайр. Тийм ээ. Эр хүний ноён руу хаан хуурдаггүй нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Үрд ингээд таныг нэвтрүүлгийнхаа төгсгөлд өгч байна. Та бидэнд цуг нөхрийнхаа байгаа айл цуг орохыг байгаа. Та араас дагаад явахгүй юу? Хөөе та хайчих нь вэ? Та энэ үгээр гарна штэ гэчээ. За танааш яваа. Танааш дагаад ирээ. Ирэх мөндөлчтэй. Эр хүний ноён руу хаан хуурдаггүй. Энэ асуулт ямар нэгэн эргэцүүл ч юм уу? Ямар нэгэн ямар нэгэн үйл явдлыг үзүүлж болох юм. Магадгүй эр хүний ноён руу энэ угсаж байж магадгүй юм. Гэхдээ та бүхний өмнө нэвтрүүлгийнхаа төгсгөлийг танилцуулъя. Таны нөхөр таныг энд орж ирсэн гэдгийг огтоосоо мдээгүй байгаа. Тийм учраас та тэртөөгөө яаж ярих вэ? Яаж энэ хүн нэвтрүүлгийг дуусгах уу гэдгээ өөрөө л мэд. Нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Зүгээр өгөөш. Танд гэж хэлэхэд танаа нөхрийн чинь нуруу унтлагч өрөөнд нэлээд хүчтэй угарсан шүү. Магсар чадамгүй баяртай.
дээ лавга. Би чам хичнээн итгэдэг л. Тэгэхэд чи арайчны ёо ямар том арьсавч ба. Лавга. Би чам хичнээн итгэдэг л. 40,000 нэг байрны цонх үргэлж гэрэл насалттай байд. Тэн дээр нэг эмэгтэй нөхрөө хүлээгээл зогсоод. Тэгэхэд нөхөр нь ингэж явах гэжтэй. Арайч. Хичнээн их дэвчвэ. Наад гараа аваа, наад чи магсар 60,000 гар. Эрхэм өндөд үгтэй. Эр хүний ноён руу хаана хухардаг гэдэг үнэхээр л эмзэг асуулт юм. Эндээс амьдралын ээдрийг өхөн урган гарч ирж. Эндээс хүн ямар нэгэн ухаарлыг, ямар нэгэн эрэг цөллийг олж авсан байгаа гэж бодож байна. Тийм ээ. Яг одоо энэ агшин зогсож байгаа энэ хоёрыг харах агш. Орой болгон бидний үздэг олон нэвтрүүлгүүдийн санаад өрж байна. Тийм ээ. Энэ бүсгийг харахад гэрэлтэй цонх нэвтрүүлэг санаанд орж байна. Харин энэ залууг харахад үүргэвчтэй аялал нэвтрүүлэг санаанд орж байна. Харин энэ бүсгийг харахад тэнгэрлэг оршихуй нэвтрүүлэг санаанд орж байна. Харин энэ залууг харахад алга дарам газрын амт нэвтрүүлэг санаанд орж байна. Энэ хоёрыг нийлүүлээд харахад болоо штэ нэвтрүүлэг санаанд орж байна. Тийм эрхэм үндэсчтэй. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлийг энэ хоёртаа үлдээе. Та хоёрын хувьд сүүлчийн раунд. Чи хараач. Яг тэ муу бүхэн бид хоёроор ингээд дуусах. Хожмын өдөр энэ нэг нэвтрүүлгээр нэрлэвэл шүн дундын яриа болог. Эрхэм өндөд үзэгчтэй. Ийхүү эр хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр яг энэ торгон агшин та бүгд нэг нууцыг тайлчилъя. Тийм ээ. Таны эхнэр бидэнтэй хой үлдэж нөхрийнхөө эр хүний ноён руу хаана хугарах вэ гэдгийг сорин шинжин суусан гэж бодож байгаа боловч харамсалтай нь тийм биш юм аа. Харин таны нөхөр бидэнтэй хойволдож эмэгтэй хүний дисүр дэвчээр хаана алдардаг вэ гэдэгт оролцсон юм аа. Юу яриад байгаа юм бэ тавга? Юу яриад байгаа юм бэ? Энэ улсуудаа над дээр хурж ирээд та манай нэвтрүүлэгт орохгүй юу? Бид нэр авгаагийн чинь сольж үзэх гэсэн юм аа. Эмэгтэй хүний дисүр дэвчээр хаана хурж алдардаг вэ гэдэг нэртэй юм. Та бидэнтэй ингээ хамтраад нэг нэвтрүүлэгт ороод энэ тавга. Тийм ээ их мөндөдөгчтэй. Амьдрал үнэхээр гайхалтай байдэ. Тийм ээ. Эр хүний ноён руу эхнэр хүний дисүр дэвчээр дээр амьдрал өөрөө оршдог гэдэг. Эндээс ад жаргал өөрөө биелэн олдог гэдэг. Та хоёр ад жаргал сайсах бүхнийг хүсэн ирөөж байна. Мяамаар дээр амрах эрхий бичгээр шагнаж байна. Ингээ тав хоёрын хувьд сүүлчийн раунд. Ямар тэнэг юм бэ тавга? Ёо, ямар их дэвчиж дисүмцмээр би. Ёо. би бүр айж байсан шүү. Чиний дисүр дэвчээр яагаачгүй эртэл алдрах биш гэж бодож Яагаад байлаа. гэжтэй би чамтай хайртай юм чинь бүр өөртөө итгэхгүй байсан шүү дээ. Энэ улсууч бүр надаар бүр хүчээр тийм аймаар үгнүүдийг хэлүүлээд та ийм үгнүүд хэлж байж л эхнэрийнхээ дисүр дэвчээрийг шалгана гэж тэднийг хэлэхэд их хэцүү байсан шүү. Зүгээрээ. Энэ нөгөө ховчийн үг хэлтаа шүү. Яах юм би? Зогч шүү дээ. Тавга надад түрүүний өгөө шиг торон байгаа шүү дээ. Ёо. Чамтай их баярлалаа. Зүгээрээ. Чим надад итгэж намайг хайрлсан хэвээрээ л байгаа юм байна. Тэгэхээр би ч гэсэн чамтай хайртай. Ёо. Ямар их дэвчвэ. За хоёулаа гэртээ очиод нэхгүй юм ингэж гараараа зөрүүлж уншуу заяа. Амар зэвүүн харагддаг юм бэ те.
За лавга. Ер нь бодоод байхад энэ амьдрал гэдэг чинь эр хүний ноён нуруу эхнэр хүний дэсвэр төвчээр дээр тогтдог юм биш үү? Явах уу хоёулаа? Харита. Эрхэм өндөөстэй эр хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг маань ихэд бэлэн болоод байна. Ингээд энэ хүн нэвтрүүлэг маань шүүгчгсэн та нар билээ. Ингээд та манай үзэгчдэд юу гэж зориулж хэлэх вэ? Та нар миний ханд итгээрээ миний нөхрийн ноён нуруу хугарахгүй хугарах нь байтугай цуурахчгүй. Баярлалаа танд. Ингээд нэвтрүүлгээ хийцгээе. Та бүхний дэлгэцийн зөв анхаарал хандуулахыг хүсэж байна. Манайх бэлэн бол ихтэй. Объектор живдээ ихний үгөөш яваарай. Ихний үгөөш. Сайн байна аа. Сайн байна уу? Уучлаарай хата завтаа бол энийг өргөцөөд энэ хүн дөрхөн манай гэр тавьж төгчихгүй юу? Цаа уучлаарай. Ах нь одоо их яарч байна. Миний дөө өөр хүн гоогоо түргүүлж. Үгүй хаа ойроо танаас өөр хүн байхгүй шүү дээ. Тэгвэл хаа ердөө танаас өргөлцөөд манай гэр түргээд өгчихгүй хаа гооч өгөхгүй хаа. Хөдөөнөөс ирсэн оюутан уу? Харин тийм ээ. За ийшин төхүүлээ тэгээ. За баярлалаа. Уучлаарай таны нөхөр чинь ихний өгөөшөнд автчих шиг болох юм да танд юу гэж бодож байна? Хүн чанар нь гай болж явахгүй юу энэ нь? Ер нь хүн чанар их сайтай биз? Сайтай гайгүй байлгүйдээ миний муу хань гараад ирэх байлгүй. За одоо бүгд ажиглан харцгааж байна. Оо тэр гараад ирлээ шүү дээ. Хоёр дахь өгөөш барайс дээр хоёр дахь өгөөш бэлдээрэй. Ой та нар бодож. Ой яаж байгаа бэ? Яана. Ямар амар залуучууд вэ? Сайн байна уу? Эмэгтэй хүн гэж бодохгүй шүү аа. Ямар та жоохон байж байгаа. Ямар амар юм бэ? Ер нь ороо үзэж ганцаараа битгий явжээ. Харин тийм ээ би зүгээр ажил дээр жоохон оройтчихоо тэгээд гэрлүүгээ иржсэн чи эдгээр дагсаар байгаас Танаа хааны. манайх ердөөс энэ голын орцолтой. Тийм. Манай хуулны энэ хойтлих нь байр л да. Уг нь ойрхон юм биш таа. Чи юу инг? Ха. Чи энэний цаагуур тойроод, За. холуур тойроод байрлуугаа орохыг бод. Би энэ хэд энэ залуучуудыг саатуулаа байж. За тэгээ. За. Зөв лавга наад чи өгөөш шүү хой. Энэ миний дүү. Ой! Таныг зарцсан байна. Хүй тааж нөө. Та телевизээр шууд засагдж байгаа шүү. За яа. За тэгэхээр ийм байна. Та эр хүний ноён нуруу нэвтрүүлэгт оролцож байна. Хаана хугардаг вэ? Нэвтрүүлэгт оролцож байна тийм үү? Та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг уянга гэдэг л дээ. Уянга сайхан нэр байна. Тэгэхээр та нөхөртөө үнэн голоосоо итгэдэг гэдэг үнэн үү? Итгэдэг жоо эвгүй инээсэн үгүй юу? Зүгээр санаа зовтгоо тий. Итгэдэг. За зүгтээ. Тэгэхээр би танд нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Нэвтрүүлэгт оролцож байгаа та нөхөр рүүгээ 2 удаа утсаар ярих хэрэгтэй. Энэ хоёр ярьж байгаа хугацаанд та нөхөртөө нэвтрүүлэгт оролцож байгаа огт мэдэгдэж болохгүй. Хэрвээ мэдэгдэх аваас та нэвтрүүлгийн зардал болох 20 сая төгрөгийн өрөнд орох болно. Үгүй би хэлэхгүй чадна. Маш сайн байна. Хэрвээ таны нөхөр таны итгэлийг дааж энэ хүн нэвтрүүлгийг өнгөрөөж чадвас та хоёрыг мями арал дээр амрах эрхийн бичгээр шагнах болно. Баярлалаа. Маш сайн байна. Та одоо нөхөр рүүгээ яриад бид хаана байгааг нь тодорхойлж өгөхгүй юу? За цаад чи ирж яваа хөө надраа. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхний нарийн амар амгалан айлтгал бэлжилж байна. Монгол телевизийн энэ үдэш та бүхэндээ зориулсан нэгэн шинэ бас сонирхолтой нэгэн нэвтрүүлэг анхныхаа дугаарыг та бүхний өмнө төлөвлөхөөр бэлэн болоод байна. Тэгэхээр бид энэ нэвтрүүлгээ хийхэд бол амьдралаас олон зүйлийг асууж, амьдрал олон зүйлтэй хандаж, олон зүйлтэй захиалаар хадсчод энэ хүн нэвтрүүлгийг хийхээр болсон билээ. Тэгэхээр та бүхэндээ энэ хүн шинэ нэвтрүүлгийн нэрийг танилцуулах таа байна. Манай нэвтрүүлгийн нэр бол Эр хүний ноён руу хаана хугардаг вэ нэвтрүүлэг юм аа.
Тийм ээ, энэ асуулт гэсэн та бүхэн сонирхолтой санагдаж байгаа бах. Тэгэхээр бид энэ хүн нэвтрүүлэг хийхэд бол олон бүсгүүчүүдтэй захидлаар харилцсан. Тэдний дийлийнх нь эр нөхөртөө үнэн голоосон итгэдэг гэдэг захидлыг бидэнд явуулсан юм. Гэхдээ энэ дундаас эр нөхөртөө илүү ихээр итгэдэг, эр нөхрийн ноён руу хизээж хугаршгүй бат гэдэг нэгэн эмэгтэйг энэ хүн нэвтрүүлэгт оролцуулахаар бид урьж авчираад байгаа маа. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхээс өмнө тэр бүсгүйг оруулж ирье. Энэ бүсгүй маань баг зэрэг ичимхий учраас та бүхэн урам өгөн алгадаш огтж авна хаа гэж бодож байна гэ та бүхнээс хүсэж байна. Хайда. Ингээ таныг студид урж байна. Байна уу? Байна би вэ хаана явж байгаа юм? За тэнэгтэй дээ. Унсуулсан яа. За худлаарай. 100 дугаар дэлгүүрийн тэнд ирж ийн гинэ. 100 дугаар дэлгүүрийн өмнө маш сайн байна. Надад цэцэг авчиж бас. Оо танд өргөл цэцэг авдаг юм. Баян амралтын өдрүүд баян цэцэгтэй ирнэ штэ 5 дахь өдөр. Ямар гоё вэ. За тэгвэл одоо ингээд нэвтрүүлгээ эхэлцгээе. Манайхан бүгдээрээ байрлалаа эзэлцгээе. Өгөө шууд байранд очороо 100 дугаар дэлгүүрийн өмнө явж өгнө гэж шүү анхаарал бүгд байраа эзлээрээ. Ингээд таныг нэвтрүүлгийн төв хэсэгт очихыг урьж байна. За. Та энэ төв хэсгээс микрофон юу хийж байгаа яаж байгааг харж болно. Харамсалтай таныг сонсохчгүй харахчгүй гэдгийг анхаараарай. Ингээд таныг дэше. Манай нөхөр намайг харахгүй мó? Харахгүй дээ. За манайхан бүгдээрээ байраа эзэлцгээсэн биз. Маш сайн байраа эзэлцгээе. Хой та хажиг хой. Хой наатлаар онгорхоо байсан шүү дээ. Оо ямар бадаа юм бэ чи одоо. Яна одоо яах вэ? Оо та одоо телевизээр шууд цацагч байгаа шүү дээ. Оо тийм үү яна ямар сонирн байрал авчваа. Оо энэ ямар баларсан юм бэ та? Яна одоо. Яах вэ? За одоо яах вэ өөрөө мэдээд. За. Уучлаарай монголчуудаа. Амар тэнэгт